За өмнөх бичлэг маань 500 лайк хүрсэн болохоор дараагийн бичлэгээ шууд оруулъя. Мөн урт байвал зүгээр байна гэсэн хүн олон байсан болохоор чатгаараа уртаар хийлээ. Дараагийн ангийг дахиад 500 лайк хүрүүл оруулнаа. Роза тэр даруй даалгаврыг цуцалж ан Мю хоёрын төлөвлөгөөг нурав. Тэрээр төрсөн дүүгээ хөнөөхөөр илчлэн хувилдсан өөдгүй амьтдын өөдөөс хашгирав. Мю ан хоёр дүүгээ хөнөөх төлөвлөгөөг байхал зүйл мэд хөнгөнөөр хүлээж авсан байдалтай хоорондоо туйлын дайсагналтай байлаа. Тэд маш болгоомжтой байх хэрэгтэй байв. Тэднийг өсөж торнох үед өрсөлдөөнийг дэмжихийн тулд мөргөлдөөнийг өөгшүүлдэг байсан юм. Дунд шатны ангид суралцах хугацаанд тэд бүгд л хүнд хэцүүтэй нүүр тулж өссөн. Роза өрсөлдөөн зайлшгүй шаардлагатайг баталж тэдний санаа зовнилыг зөвтгөв. Гэвч үүний сацуу агаан Мю хоёрын хинэнч бага насндаа 5 одтой баатар болох амжилтад хүрч чадаагүй байлаа. Үндсэндээ Жин бол тис өөр төрлийн хүн байсан юм. Өөрөөр хэлбэл ээж нь тэдний тэнэг үйлдэлээс болж онцгой авьяастан алдахыг хүссэнгүй. Түүнчлэн Лунтиагран үеийнар уг хэрэгт оролцсоныхоо төлөө ижилхэн асуудалд оров. Тэд үнэт элтнүүдийг овогтой буцааж өгөх шийтгэл хүлээжээ. Хэрэв тэд шаардлагыг биелүүлэхгүй бол эзэмшилтэнд байгаа бүх элтийг хурааж авна гэж Роза бүр сүрдүүлв. Ийм их үмэн самуунтай нүүр тулсан Роза Жиний хариу хүлээж байлаа. Түүнийг шийтгэл хүлээж авах хэмжээний сайхан сэтгэлтэй байх уу, эсвэл үүнийг өөрийн зугаа цэнгэлдээ ашиглах болов уу гэж тэрээр гайхаж байв. Тэрээр хүүгийн шийдэмгий байдлыг шалгахыг хүссэн юм. Жин дуу хоолойгоо өндөрсгөж даалгаврыг биелүүлэх бодолтой байгаагаа илэрхийлв. Уг даалгаврыг хүлээж авснаар ямар аюул хүлээж байгааг тэр ойлгохгүй байгаад Роза цочирдов. Зифилийн газар нутаг аимшигтай Жин ялан гэдэгтээ итгэлтэй байв. Хайрт эгч нарынхаа өгсөн даалгаврыг тэр бүрэн дэмжиж байлаа. Үнэн хэрэгтээ тэрээр өөрийн хүч чадалд нийцсэн даалгавар авахд нь тусалсан эгч нарынхаа талд орж байв. Роза түүнийг зөрөгтэй дүр эсгэлээ хэмээн шоолов. Гэвч 15 настай хүү даалгавар гинэд өөрчлөгдвөл овгийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовж байгаагаа хуваалцжээ. Энэ даалгавраар дамжуулан түүнийг зүгээр л ашиглаж байгааг мэдэж байсан Роза түүний шалтгаыг үгүйсгэв. Тэд шууд тулалдаж чадахгүй тул Жин үнийг л найдаж байсан юм. Тэр одоогоор эгч нартайгаа өрсөлдөж чадахгүй гэдгийг мэдэж байсан тул энэ даалгавраар дамжуулан тэднийг бүрэн устгаж өөрийгөө батлахыг хүсэж байлаа. Роза болгоомжилсан хിവэр байсан бөгөөд түүнд аюулыг сануулв. Буцаж ирснийхээ дараа ах нараасаа элтнүүдийг буцааж авах нөхцөлтэйгээр Жин энэ тулаанд оролцохдоо баяртай байлаа. Уйвран хоёр түнд одоо илт санал болгож ийм аюултай даалгаварт явахыг нь болиулахад ч бэлэн байв. Гэвч Жин тэдний залмихэнд автсангүй. Учир нь тэд анханасаа түүний талд байсан бол Мю ан хоёрын төлөвлөгөөг зогсоох байсан юм. Роза хүүгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөв. Жин хизээ нэгэн цагт лун шиг болж магадгүй гэхээс тэр айж байлаа. Гэхдээ одоо Роза хүүгийнхээ сүүлийн үеийн өсөлт дэвшилт сэтгэл хангалуун байв. Уулзалт өндөрлөгдөх үед ан түүнийг азтай байснараа гайхууллаа гэж шоолов. Тэр бүр уг ажлыг гүйцэхийн тулд өөрийн боолуудаас илгээхэд ч бэлэн байв. Жин тэдний үгийг тоосонгүй, эргэж ирээд тэдний нүүр рүү налгадаад авахыг хүсэж байлаа. Тэдний фракцийн дунд шатны бааtruуд бол анхны өдрөөсөө л Жинийг доглож байсан танхаа этгээдүүд байсан юм. Хаазан бол тэр гурвын нэг байв. Жин тэдэнд үл итгэж байгаагаа гаднаа харуулаагүй ч тэд өөрийг нь хөнөөх зөв боломжийг хүлээж байгаа гэдгийг дотроо мэдэж байлаа. Даалгаврын зорилго нь нэвтэрч ороод эд зүйлсийг хулгайлах байлаа. Кайлны түүхэн дурсгалт газруудад 4 олдуур хадгалагдаж байв. Энэ нь нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан ч одоо ксифлүүдийн эзэмшилд орсон газар юм. Тэр газрыг илрүүлснийхээ дараа тэд нутгийн иргэдийг өршөөлгүйгээр хядаж устгасан юм. Тэд колони хүмүүсийг хүндэлдэг мэд царайлдаг боловч үнэндээ тэд шиднүүдийн боолчлолтой нүүр тулсан хിവэр байгаа нь тодорхой байв. Ксифлүүд ерөнхийдөө учир зүйтэй харьцдаг мэд байдаг ч маш харгас хүмүүс бөгөөд Жин үүнийг өмнөх амьдралынхаа туршлагаас сайн мэдэж байлаа. Шиднүүд хүртэл энэ газар нутгаас маш нууц олдуур гэж алдарсан төл болох тусгай олдуурыг хайж байсан юм. Нэгэн сэтгүүлч колони хүмүүсийг судалж тэдний гэрчлэлд үндэслэн тэрхүү толны талаар маш нарийн мэдээлэл цуглуулж чадсан байв. Манагийн нууцлаг худаг маш хүчрхэг тул хүний манаг 7 хоног хүртэл нэмэгдүүлж ксифлүүдэд ирээдүйд зогсоогдшгүй арин байгуулах боломжийг олгодог байлаа. Энэ цаг үед уг зүйл хараахан олдоогүй байв. Жин энэ үйл явдлыг дахин давтагдахаас сэргийлэхийг хүсжээ. Олдуур нь ксифлүүдийн хамгаалдаг 3 дахь агуулгад хадгалагдаж байлаа. Тэд тэр хавийн харуулын шившлэгээс болгоомжлох шаардлагатай байв. Хаазан түнд бүх талаар туслана гэж амласан боловч Жин үүнийг ямар ч хэрэггүй хоосон үг гэдгийг тодорхой мэдэж байв. Хаазангийн хүмүүс аян замд үр дүнтэй арга барил хэрэглэхийг санал болгосон боловч Жинд өөр бодол байлаа. Тэр тоглоомгийг сонирхолгүй байсан тул хоолнд нь нойрны юм холив. Тэдний бие газарт битгий онов. Тэд анханасаа л түүнийг хөнөөхийг завдаж байсан нь тодорхой байлаа гэж Жин бодов. Тэр даалгаврыг ганцаараа дуусгахаар урагшлаа. Бидний хүү тэр даруй тулаанд орж дайсны дайралтаас маш хурдан болтлаа. Хоёр доод түвшний тулаанчийг унгаас нь Жин жирийн мэд харагдах түгжийг шалгав. Жин түүнийг хялбархан эвдэж газарт зурсан шидэт тойргийг оллоо. Зөвхөн тодорхой цусны удмынхан л шидэт тойргоор дамжин шилжих боломжтой гэсэн цуу яриа байдаг. Гэсэн хэдий ч тэрхүү нөхцөл нь зөвхөн чөтгөрүүд эсвэл хүн төрөлхтөнд л хамааралтай байв. Жин шаардлагатай цусыг гаргаж авахын тулд ялагдсан харуулын гарыг зүслээ. Тэр өөрийнхөө ашиглаж болох байсан ч энэ нь түүний ул мөрийг нууж чадахгүй байсан юм. Цустай хүрэлцсэний дараа шидэт тойрог идэвхжив. Гэвч харуулын цусыг ашигласан хэдий ч гинэд маш хүчтэй хариу үйлдэл үзүүллээ. Жин дөнгөж сая устгасан игэл дөрүүд нь үнэндээ мангасууд болохыг эргэж хараад ойлгов.
Тэр ухарч тэдэнд салхины шидээр цохилдог. Уг нь жин мангаараа нуугдмал байхыг хүссэн ч эдгээр мангасуудын эсрэг ил бишид ашиглахаас өөр аргагүй болжээ. Тэр ил дээрээ чөтгөрийг хурц зүсэлтээр хатгсан боловч эцэст нь хойш түлхэгдэв. Жин ариун илдээ хуйнаас нь сугалахад муухай царай тэхрүүд айд сүрдлээ. Түүгээрч барахгүй тэд маш хурдан хугацаанд нөхөн төлчих чадвартай байв. Хэдхэн ормын өмнө хүн байсан тул жин жирийн чөтгөрүүдтэй тулалтаагүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Ксифлийн газар нутаг шиднүүдээр дүүрэн байсан бөгөөд одоо нууцлах гарал үүсэлтэй аимшигт мангасууд гарч иржээ. Хариулт нь тодорхой, тэд бол зохиомлоор бүтээгдсэн биологийн голомууд байв. Энэ нь ксифлүүд коломожийн иргэдийг өөрсдийн хувийн лабораторийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг илтгэн. Эдгээр мангасууд зөвхөн жирийн дөрвөн одтой баатрын хурд хүч чадалтай байсан тул тэднийг ялах боломжгүй зүйл биш байв. Големын цөм нь хамгийн том сул талд тооцогддог тул жин тийш нь дайрахад анхаарлаа төвлөрүүлв. Жин тэр нөхрийн толгойг тас зогсон ч энэ нь түүнийг хөнөөхөд хангалтгүй байлаа. Мангас өмнөхөөсөө ч илүү уурлан хилэгнэв. Жин уг амьтны хөвлийг цоолсон боловч энэ нь мангасыг ялахад хангалтгүй л байв. Эцсийн цэг нь тэр амьтны зүрх байлаа. Жин эцэст нь големыг ялав. Ийм амьтан болохоос өөр аргагүй байдалд орсон хүмүүсийг тэрээр өрөвдөж байлаа. Тэр хоёр дахь големыг мөн адил аргаар хөнөөж, үгээр тэр хоёр амьтныг хоёуланг нь дарж авав. Хүний өрөвдмөр цогцсон чөлөөлж өгөхийг гуйж байлаа. Жин эцсийн цохилтыг хийснээр түүний өвдөлтийг намжав. Гим зэмгүй хүмүүсийг цуснд дурлсан мангас болгон хувиргаж буй хөндлөнгийн бузар муухаж байгаа нь түүнд тодорхой болжээ. Ксифлүүдийн аимшигт үйлдэлийг олж мэдсэний дараа түүний зүрх сэтгэл ур хилэнгээр дүүрв. Игч нар нь энэ баримтын талаар мэдэж байсан эсхийг илтчин гайхаж байлаа. Гэсэн хэдий ч жинийн дотор даалгавраа биелүүлэх хүсэл бадарсан хിവэр байв. Тэрээр ксифлүүдийн өдгөө төлөвлөгөөг илчлээч гэсэн тэдний эсрэг ашиглах ямар ч хөшөөрөггүй байв. Биологийн болон бүтээх туршилт хийх нь цээртэй зүйлт бол овгийн нэр хүндэд асар их дарамт учруулах байлаа. Жин ирээдүйд ксифлүүдийн эсрэг ашиглахын тулд өөрт олдсон өчүүхэн нотлох баримтуудаа найдвартай хадгалав. Түүгээрч барахгүй шиднүүд түн рүү дайрахгүй байгаа нь энэ бол ердөөл жирийн агуулах болохыг харуулж байлаа. Жин хамгаалагдсан олдуруудыг ажиглав. Тэдгээрийг олж авахын тулд тэр шившлгүүдийг нь даван туулах шаардлагатай байлаа. Эхлээд тэр шившлэг бүрийг тайлахыг оролдохыг хүссэн ч биологийн голомуудыг илрүүлснээр жин сүдрийн хүчийг өөрийн гал төмрийн шидтэй хослуулах эрсдэлтэй аргыг сонгожээ. Тэр ксифлүүдэд мартагдахааргүй сануулга үлдээх найдвараар тэр газрыг бүхэлд нь үнс норон болгов. Рунканделийн шилтгэнд буцаж ирэхэд Ан Мю хоёрыг том ихчлэн налгадаж унгааж байлаа. Тэд түүнийг үхлийн аюултай даалгаварт явуулсанд тэр маш их ууралсан байв. Одоогийн түвшиндээ туг баригч болж чадаагүй байгаа хамгийн бага дугийнхээ эсрэг дайн зарлах хэмжээний тийм зөрөгтэй байгаа эсхийг нь Лун асуулаа. Лун тэднийг ичхүртэй үйлдэлээ эргцүүлэн бодно гэж найдаж байв. Ан нэгчийнхээ эсрэг сүрч зогсов. Хэрэгэн зэргийг хизээж сонирхож байгаагүй байж ингэж ярих хэрэггүй гэж тэрээр марлаа. Жинийн даалгавраа амжилттай биелүүлсэн тухай мэдээг Лун тэдэнд баяртайгаар дуулгав. Тэрээр олдуруудыг буцаан авчирч дуусгасан гэдгээ ээжтэй мэдгдсэн байлаа. Тинч учраас Лун тэдний тэнэглэлийг зэмлэж байсан бөгөөд тэд Жинийг өөрийнхөө зэрэгээс ч илүү чадвартай мэд харагдах боломжийг олгосон юм. Тэднийг явуулахаасаа өмнө Лун хайртай дүү нартаа өшөө авах үедээ хоёр дахин илүү хариу барьдаг хэв маягтай хэцүү хүнтэй орооцолдож байгааг нь сануулв. Жин удахгүй тэднийг бүрмөсөн устгаж чадна гэдгийг мэдэж байсан тул тэр үнэхээр дүү нарынхаа аминд санаа зовж байлаа. Лун дүү нартаа 100-ны шилдэг үгийн сургаал альтчаад өрөөндөө буцаж ирэв. Түүний шивэрчин ч мөн адил санаа зовж байлаа. Жин бол уучлж мартдаг төрлийн хүн биш юм. Тэрээр өсөлтийн хурдаараа маш хүчрхэг болох бөгөөд игч нараасаа илүү гарч магадгүй тэднийг хөнөөгч байх. Лун Жинийг хөнөөх даалгавар өгсөн хүний талаарх сүүлийн үеийн мэдээллийг асуув. Ийм харгас хэргийг Ан Мю хоёрын хинэн ч үлдээгүй нь тодорхой байлаа. Тонагийн ихрүүдч байх боломжгүй юм. Лун Жошо, Дипус болон бусад хүмүүсийг хардаж байгаагаа хуваалцжээ. Тэдний хэрэгэн зэргээс болоод амархан мөрдөн шалгах боломжгүй байв. Лун тайван сууж хүлээхийг зөвлөлөө. Жиний өсөлт дэвшлэн түүнд төдийлөн санаа зовхгүй байгаагийн бас нэг шалтгаан юм. Бидний хүү эцэст нь гэртээ буцаж ирэв. Жилийн түүнийг алдахаас айж байсан тул нулимс мэлтцүүлэн өгтжээ. Тэр түүнд маш их хайртай тул түүний төлөө амиа өгөхөж бэлэн байлаа. Жин энэ удаад ч мөн гадны хүч түүнд тусалсан мэт харагдуулахаар тайлангаа өгсөн байв. Хамгийн чухал нь тэр големын зүрхийг тэдэнд үзүүлж олж мэдсэн зүйлээ хуваалцав. Мураками түүнийг маш их хазтай байлаа гэж бодсон боловч харлуу хүртэл тэднийг биологийн големууд байсныг мэдээд гүн цочролд орлоо. Муракан ксифлүүдээс хамгийн муу зүйлийг хүлээж байсан бөгөөд үүнийг бүтээхэд тэд буруутай гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Түүнд муу савин татсан тул тэр Жиний хамт Колимуж руу явахыг шаардлаа. Хэдийгээр хүү маань буцаж очихоос айж байсан ч Муракан түүнийг хамгаалж байхад бүх зүйл зүгээр болно гэж боджээ. Жин ксифлийн нутаг руу дахин нэвтрэх шалтгаан олно гэж найдаж байв. Түүний ухаан алдуулсан 3 гэмт хэрэгтэн Жинийг даалгавраасаа буцаж ирсний дараа эргэн ирсэн ч удалгүй Рунканделийн овоос хөөгдөв. Жин дуулдаг чулууг эзэмшснээр түүний бэлтгэл үргэлжилсээр байв. Дараагийн 7 хоногт овгийн тэргүүнтэй уулзах уулзалттай тул Жидийг сонсогчдтой хамт бэлтгэл хийхээ зогсоохыг шаардлаа. Тонагийн ихрүүд мэл гайхжээ. Түүнийг овогт эзлэх байр суурь нь албан ёсоор баталгааж хүртэл нэр хүндээ хадгалахын тулд нөөц дуг баригч болох боломжтой байлаа. Бидний хүү эцэст нь биедан ажиллах болсондоо баяртай байв. Энэ нь түүнийг улам хүчрхэгчэхэд туслах тул тэр баяртайгаар инээмсэглээ.
Энэ хооронд овгийн тэргүүн жингийн цуваатайгаа аялж явхад найдын түнд 2 цаг орчмын дараа элтний цэцэрлэгт хүрэх болно гэж мэдэгдэв. Овгийн тэргүүн хөвшин насанд нь төрсөн отхон хүн түүний бэлтгэлд байнга саад болж байна гэж хэлв. Тэрээр хар тэнгист 10 жил тусгаарлагдсан сухыг төлөвлөж байв. Гэвч ийм тасалтал гарсаар л байлаа. Одоо хэд дэх удаага ингэж байгааг тэр асуув. Чин шуурга шилтгэнд байх үедээ ч залуу эзэнтэн онцгой гэдгийг нь найдан мэдэрч байсан ч ямар хэмжээнд гэдгийг нь ухаараагүй байснаа ажиллажээ. Чиний элтний цэцэрлэгт гаргасан амжилт түүнийг үнэхээр гайхшруулсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Найдан чиний ширүүн тулааны сүнсийг дурдахын сацуу түүнийг шуурга шилтгэнд анхаарахад хэдий залуу байсан ч хүүгийн нүдэнд гүн харамсал байсныг онцлоо. Чин үүнийг нуухыг хичээсэн ч тэр сэтгэл хөдлөл нь андуурагдшгүй тод байв. Чин элтний цэцэрлэгт ирмэгцээл ах эгч нараа өдөөн хатгсан гэдгийг найдан дурсав. Чинд ийм зан авирыг хинч заагаагүй бөгөөд өрсөлдөгчөө бут нэргэж эвдэх дүрмийг зөнгөөрөө ойлгосон гэдэгт тэрээр итгэлтэй байлаа. Чиндээснаа хөнөөх төрлийн авьяастай бололтой байсныг тэр дурсав. Бусд нь үүнийг анзаарч түүнийг дарж авахыг оролдон аюулт нөхцөл байдал руу түлхэж байлаа. Гэсэн ч чин амьд үлдэж цаг үргэлж буцаж ирдэг байв. Одоо тэрээр 5 модтой дайчин болжээ. Найдын чиний маманд дахь даалгавруудаас илүүтэй колони болгос мөн түнд өгсөн анхны даалгавар нь илүү их сонирхол татаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Чин цагаан чон овгийн хүнтэй ганцаарчлан тулалдсан бөгөөд эхлээд найдын түүнийг овгийн хүнийг ялахын тулд харьяат хүмүүсээ бамбай болгон ашиглана гэж найдаж байсныг тэрээр ярив. Гэвч бүхний гайхширлыг төрүүлэн чин үүнийг ганцаараа зохицуулж чадсан юм. Ингэснээрээ тэр анхнаасаа тунхаглаж байсан өөрийн итгэл үнэмшлийнхээ үн цэнийг хадгалж чаджээ. Дараа нь найдан овгийн тэргүүнээс чин цагаан чоны овгийн хүмүүсийг ганцаараа ялсан гэдэгт үнэхээр итгэж байгаа эсхийг асуув. Овгийн тэргүүн үүнийг батсан хэдий ч хатуухан хэлэхэд чин үүнийг бүрэн ганцаараа хийгээгүй гэдгийг нэмж хэлв. Чин бол сонирхолтой хүүхэд гэдгийг тэр дүгнэж дахин уулзахдаа жинд энэ талаар асуух хэрэгтэйгээ тэмдэглэв. Хэсэг хугацааны дараа жингийн цуваа ордонд ирж үүдэн зогсон тэднийг хүлээж байснаа хэллээ. Овгийн тэргүүн түүнийг хүлээн зөвшөөрч хичээл зүтгэлийг нь магтахад тэрээр өөрөө бүхнийг бэлдсэн тул өөрт нь хийх зүйл их байсангүй хэмээн даруухнаар хариулв. Хэрвээ насанд хүрсэн хүүхдүүд нь үнэхээр өөрсдөө бүх зүйлийг зохицуулдаг байсан бол тэр хар тэнгисийг орхих шаардлагагүй байх байсан гэж тэр хэлв. Өнөөдөр хүлээн авах зочид түн рүү хит их анхаарал хандуулах болно гэдгийг тэр тэмдэглээд энэ нь хүүхдүүдэд нь асуудлыг хүндрүүлэхгүй юу гэж асуув. Роза санал нийлж дуртай хоолыг нь бэлдснээ хэлээд түүнийг дотор шүрв. Тэрээр инээмсэглэж үүнийг тесэн ядан хүлээж байгаагаа хэлээд түүнийг магтлаа. Дотор шороод овгийн тэргүүн жин Брунканделийн авч явсан 2 элтийг анзаарав. Тэрээр ран бие хоёрыг дуудсанд тэд тэр даруй хариулв. Тэдэнд бэлэг болгон авахыг зөвшөөрсөн элтнүүдийг отхон хүүд өгсөн эсхийг тэрээр асуув. Бие хамгийн бага дүн тэднээс элтийг хулгайлсан гэдгийг тайлбарлаа. Тэд хэрв тэр Аклангийн балгасдах даалгавраа амжилттай биелүүлбэл элтнүүдийг өөртөө үлдээхийг зөвшөөрсөн байжээ. Овгийн тэргүүн биегийн мөрөн дээр гараа тавиад энэ сайн хэрэг. Гэхдээ заавал буцаагаад хулгайлаарай гэж хэлв. Отхон хүн нэлээд ухаантай ажээ. Тэрээр инээмсэглэн заримдаа чин үнэхээр түүний хүү мөн эсгэд эргэлздэг хэмээн хошигнов. Хожим нь овгийн тэргүүн цонхны дэргэд чинтэй хамт зогсож байв. Энэ бол чиний анхны хүлээн авалт байх ёстой гэж тэр хэлв. Чин зөвшөөрч өмнөх амьдралдаа багшийнхаа ачаар бусад гэр бүлүүдийн зохион байгуулсан хэд хэдэн хүлээн авалтад оролцож байснаа дурсан бодлоо. Гэвч энэ нь түүний үндсэн салбараас зохион байгуулсан хүлээн авалтад оролцож буй анхны тохиолдол байв. Өнгөрсөнд хүлээн авалт болох ховор тохиолдолд тэрээр яг л гэмт хэрэгтэн шиг нуугддаг байсан юм. Харин одоо тэрээр эцгийнхээ хажууд хүндэт зочноор зогсож байлаа. Тэдний гэр бүл маш ховор хүлээн авалт зохион байгуулдаг болохыг овгийн тэргүүн дурдав. Тэд зөвхөн үнэхээр тэмдэглэвчтэй үйл явдалд хүлээн авалт хийдэг гэдгийг тэр тайлбарласан бөгөөд энэ нь чиний амжилт маш чухал болохыг харуулж байлаа. Жин Брункандел хүлээн зөвшөөрсөнд нь түүнд талархал илэрхийлв. Дараа нь овгийн тэргүүн түүнээс хэдэн зочин ирнэ гэж бодож байгааг асуулаа. Жин 1000 орчим хүн байх болов уу гэж таамаглав. Овгийн тэргүүн чиний зөв болохыг баталж хүлээн авалтад 1000 орчим зочин ирнэ гэж мэдгдсэн болохыг тайлбарлаа. 7 жилийн өмнө хамгийн сүүлд хүлээн авалт зохион байгуулснаас хойш 200 орчим хүнээр нэмэгдсэн байв. Дараа нь тэр чинээс энэ ямар утгатай болохыг ойлгож байгаа эсхийг асуув. Бусад гэр бүлүүд хаяа 1000 зочдтой хүлээн авалт зохион байгуулж болох ч Брунканделийн гэр бүлийн нөлөө сүүлийн 7 жилийн хугацаанд өсснийг энэ нь илтгэж байна гэж чин хариулв. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн 1000 зочин бүгд өөр өөрийн гэсэн эрх мэдэлтэй хүмүүс юм. Гэр бүлийн эрх мэдэл өсөн нэмэгдэж байх хооронд тэрээр сүүлийн 7 жилийг зөвхөн бэлтгэл сургалтад зориулж хар тэнгис чөтгөрийн араатнуудыг хөнөөхөд анхаарлаа хандуулсан гэдгээ тэр тунгаан бодов. Хэдийгээр тэр тусгаарлагдсан байсан ч тэр энэ 90 үеийн цорын ганц Женесис хүлэг баатар тул гэр бүлийн нөлөө үргэлжлэн өссөөр байжээ. Гэсэн хэдий ч энэ нь хэрвээ тэр алга болвол энэхүү хүлээн авалтад оролцож буй хүмүүсийн дийлэнх нь Брунканделийн гэр бүлээс нүүр буруулж магадгүй гэдгийг мөн харуулж байлаа. Чин энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөв. Эцэггүйгээр Брунканделийн гэр бүл тийм ч их эрх мэдэлтэй байхгүй байх байлаа. Хэдийгээр тэдний гэр бүл Ципилийн гэр бүлийн хамт хоёр том гэр бүлийн нэг мөн боловч эцэг нь алга болвол энэ хоёр гэр бүлийн цэргийн хүчний зөрүү мэдэгдэхүй зэгсэх болно. Ийм нөхцөл байдал үүсвэл Ципилийн гэр бүл давмгайлах хүч болох магадлалтай. Хэрвээ түүнийг байхгүй үед хүмүүс гэр бүлийг нь орхиж Ципилийн гэр бүлийн дарамтад өртөмтгий болох хаваас тэрээр гэр бүлээсээ татгалзах болно гэдгийг чин мэдэгдэв. Гайхширсан овгийн тэргүүн түүнээс тодруулахыг хүсв.
Брункандилийн гэр бүлийн уналт түүний эзгүүтэй холбоотой байвал энэ нь дараагийн овгийн тэргүүний чадваргүйг илтгэх болно гэж Жин дэлгэрэнгүй тайлбарлав. Сул дорой удирдлага дор тийм утга учиргүй төгсгөлөөр дуусах бодол түүнд байхгүй гэдгээ тэр батллаа. Дараа нь тэр гэр бүлтэй байгаа сул талуудын талаар лавлаж асуув. Ямар тодорхой сул талуудыг хэлж байгааг нь овгийн тэргүүн асууж хариулв. Жин толгой дохиж ах Вигоос авсан нэлтийг буцааж өгсөний хариуд зөвхөн туг баригч нарт уншихыг зөвшөөрдөг гэр бүлийнхээ комиссийн гэрээнүүдийг үзхийг хүснээ тайлбарлаа. Эдгээр гэрээнээс Вирагийн гэр бүлийн тэргүүн эзэн хааныг мэхэлж эзэнт гүрний ертөнцийг халаассан болохыг Жин олж мэджээ. Гэсэн ч ичгүүгээр хүлээн авалтад оролцож байлаа. Залмигт Вирагийн гэр бүл саяхан тэднээс Ципилийн гэр бүлийн шийднүүдийг хөнөөхийг хүссэн байв. Харалтын охин Мөридэ тоглоомын донтолтоо санхүүжүүлэхийн тулд гэр бүлийнхээ ертөнцийг зарж тэдгээрийг буцааж авахд Брункандилийн гэр бүлээс тусламж хүссэн хэдий ч төлбөрөө хараахан төлөөгүй байв. Жин эдгээр гэрээг зүгээр л товчхон хараад өөрт ашигтайгаар эргүүлж болох боломжит хөшүүргийг олж илрүүлсэн гэдгийг тайлбарлав. Эдгээр нууц баримт бичгүүдэд зөвхөн тэр болон түүний их хоёрын сандах хэрэгтэй өөр олон нийлт зэвсгүүд агуулдаг. Эдгээр гэрээнүүдэд агуулгадж буй мэдээллийг ашиглан түнбүгээрч гисэн Брункандилийн гэр бүлийг хамгаалах боломжтой гэж Жин санал болгож байгаа эсхийг овгийн тэргүүн асуулаа. Хэрв Жинэс Эсхүлэг Баатар биш овгийн тэргүүн гэр бүлийг удирдахаар болвол тэдний оршин тогтнох хэсэг нь шинэ овгийн тэргүүний хэлэлцээр хийх ур чадвараас хамаарна гэж Жин хариулав. Овгийн тэргүүн энэ нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч ийм сул талтай хүмүүс зөвхөн тэд биш гэдгийг онцлов. Ципилийн гэр бүлд ч гэсэн тийм зүйл их бий гэж Жин санал нийлээд үүнд итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Гэхдээ Ципилийн гэр бүл хизээч ийм тактик ашигласнаа зөвтгөж чадахгүй гэдгийг нэмж хэллээ. Яагаад болохгүй гэж хэмээн тэр Жинээс асуув. Эсрэг дүрийн үүргийг гүйцэтгэх нь Брункандилийн гэр бүлийн хариуцлага гэдгийг Брункандил тайлбарлаа. Гэсэн хэдий ч хэрв дараагийн овгийн тэргүүн маш олон зэвсэгтэй байсан ч тэдгээрийг үр дүнтэй ашиглаж чадахгүй бол Жин ямар ч хэрэгэлцээгүйгээр гэр бүлээсээ татгалзах болно. Тэрээр дараа нь Ципилийн гэр бүлээс өшөө авах бэлтгэлийг хийж эхлэх бөгөөд хэр удаан хугацаа шаардлагатаас үл хамааран үүнийг хийх болно гэж нэмж хэлв. Тэр өшөө авалтын талаарх тэмдэглэлт нь хөнгөн инээж Жиний үзэл бодлыг ойлгож байгаагаа хэллээ. Өшөөгөө авахын тулд амьд байх нь тийм ч муу зүйл биш гэж тэр нэмж хэлв. Цааш нь тунгаан бодоод бусад хүүхдүүдэд нь түүний өмнө Брункандилийн гэр бүлийн уналтыг таамаглах зориг байдаггүйг тэр тэмдэглэв. Оронд нь тэд ихэрхүү үг хэлэх эсвэл гомдолдог. Гэвч хамгийн бага хүү Жин өөрийн итгэл үнэмшлийг тайван шийдэмгий байдлаар маш тодорхой илэрхийлж байлаа. Тэр хожуу насандаа Жинийг олсон нь харамсалтай хэмээн тунгав. Жин Лунгийн бүх авьяас мэргийн зэрлэг мөн чанар болон хурц тулааны сүнсийг өөртөө агуулсан мэт санагдана. Тэр 10 жил, ихтэл 15 жил гэж тооцоолжээ. Энэ нь түүний овгийн тэргүүний суудлыг хамгаалж чадах хугацаа юм. Хамгийн бага хүн өсөж томорч заламжлалын шугамыг оронгоор нь эргүүлж чадах эсхийг нь харж чадна гэж тэр бодож байлаа. Сэдвийг өөрчилж зочдын ихэнх нь ирсэн бололтой хэмээн тэр хэлв. Дотогш орж эхлэе гэж тэр хэллээ. Жин Брункандил үүнийг зөвшөөрч хүлээн авалт дуусны дараа түүнтэй ярилцах зүйл байгааг нэмж хэлв. Жинийг дуудах хүртэл тэр хүлээх хэрэгтэй. Энэ хооронд Жин Брункандил нөөц туг баригч болох шалгуурын талаар бодлоо. Хүлээн авалт дуусны дараа тэрээр гэр бүлээсээ түр явах хэрэгтэй болох бөгөөд 4 өдөр үргэлжлэх энэ хүлээн авалт нэлээд урт санагдах бололтой. Яг тэр үед Хайнц ирж овгийн тэргүүнийг дуудав. Овгийн тэргүүн юу болсныг асуулаа. Хайнц зочид ирсэн боловч урьдчилан урилга илгээгээгүй байсан гэж хариулв. Овгийн тэргүүн урилгагүй зочныг хэн байж болох талаар гайхав. Ципилийн гэр бүл байж болох уу? Тэр тийм ээ гэж мэдээсэн бөгөөд дид удирдагчийг нь оруулаад нийт 5 хүн ирсэн байлаа. Андре Ципил болон бусад 4 гэр бүлийн гишүүн иржээ. Овгийн тэргүүн Андрыг уваагүй тэнэг амтан хэмээн дуудаж зэвүүцлээ илэрхийлв. Тэрээр Андре болон Ципил нарт зайл гэж хэлээд зөвхөн түүний гэр бүлийнхнийг л оруулахыг үүрэг болгосон боловч өөрөө биечлэн дамжуулахгүй байхыг тушаав. Үүний оронд зарцнаар үүнийг хийх ёстой. Тэр бүхийд зөвшөөрөв. Андрегийн айлчлал бүдүүлэг байсан хэдий ч Ципилийн 2 дахь удирдагчийг үүднээс нь буцаахан түүнийг маш их гутаах болно гэж Жин Брункандил эргцүүлэн бодов. Овгийн тэргүүн түүнийг хэд хатуу хандаж байна гэж бодож байгаа эсхийг асуув. Тэр үгүй харин ч таатай санагдаж байна гэж хариуллаа. Андре сэтгэл хөдлөлтөө автаж гэр бүлийнхэнтэйгээ хамт явах тэр мөчид тэрээр Брункандилийн овгийн тэргүүний өгсөн зөвшөөрлийг үл тоомсорлсон хэрэг болно гэж тэр үзэж байв. Элтний цэцэрлэгт ийм зан гаргахыг зөвшөөрөхгүй бөгөөд яг л түүний бодож байснаар байлаа. Андре түүний тушаалыг дагах болно. Үгүй бол 2 хөлгүүгээр гэртээ харах шаардлага гарна гэж тэр нэмж хэлв. Тэр ураг шалхан одоо хүлээн авалтаа эхлүүлэх цаг боллоо гэж хэлв. Хэсэг хугацааны дараа овгийн тэргүүн тагтан дээр зогсон үргэлжлэн ирсэн бүх хүмүүс талархал илэрхийллээ. Тэрээр өөрийгөө Брункандил овгийн тэргүүн сэрэн хэмээн танилцуулаад хожуу насандаа ийм чадварлаг хүүтэй болсны ачаар энэхүү хүлээн авалтыг таашаан үзэж чадаж байна гэж хэлв. Дараа нь тэр хамгийн бага хүү Жин Брункандилд алга ташхыг бүгдээс хүсв. Олон түмэн алга ташлаа. Брункандилийн хүлээн авалтад дагаж мөрдөх ердөө 2хан дүрэн байдаг гэдгийг тэр тайлбарлав. Эхний дүрм нь хэрв тэд архи ууж байхдаа зодтолтвол хамгаалагч баатрууд тэднийг дэвжээ рүү аваачих болно. 2 дахь дүрм нь ялагцсан бууж өгөх ёстой бөгөөд ялсан нь өршөөл үзүүлэх ёстой. Учир нь энэ бол хүлээн авалт хിവэр байгаа билээ. Энэ бол зүгээр нэг үдшилэг биш гэдгийг Жин Брункандил тунгаан бодлоо. Энэ бол Тив даяар ихийнхэн нөлөө бүхий мянган хүний цугларалт юм.
Эдгээр хүмүүс хоорондоо нарийн төвөгтэй байдлаар холбогдсон байдаг. Хэрвээ энэ жирийн л нэг уулзалт байсан бол тэд өнгөн дээрээ дайсагнасан байдал гаргаж байгаад л яваад өгөх байсан биз гэж тэр бодлоо. Гэвч энэ бол элтний цэцэрлэгт болж буй хүлээн авалт бөгөөд уур амьсгал нь хавьгүй илүү ширүүн юм. Эцгийнх нь тогтоосон хоёр дүрмийг баримталж байвал тэд дайснаа хөнөөх хэмжээнд очиж чадахгүй ч тэдний хүн дээр зодож бүр албан ёсоор давмгайлаа тогтоохыг хүртэл зөвшөөрдөг болохыг тэр эргцүүлв. Овгийн тэргүүн бүх хүмүүс цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсв. Жин Рункандл тэднийг итгээд гаж авах гэж боддог. Тэр жин цагийг зугаатай өнгөрүүлэхийг зөвлөж хэрвээ сэтгэлд нийцэх хүн олбол дагуулад ирэхийг санал болголоо. Гисэн хэдий ч түүнийг болон тэдний овгийг доромжлоогүй л бол өөрөөсөө сул дорой хүн рүү халц тулаан зарлаж болохгүй гэдгийг жинд сануулв. Жин Рункандл үүнийг баталж ямар ч нөхцөлд ялагдаж болохгүй гэдгийг мэдэн гэлээ. Явхаар ирэхдээ жин энэ нь тодорхой зүйл хэмээн батлав. Хэрв тэр ялагдвал Браминтыг төдийгүй асрагчаач гэсэн зүй ёсоор өөрийнх нь байх ёстой бүх зүйлийг буцааж авах болно. Тэрээр бүхийж үүнийг санаж явах болно гэдгийг илэрхийлв. Эцэгтэйгээ анх удаа ингэж ярилцаж байгаагаа тэрээр тунгаан бодлоо. Энэ бол түүний өнгөрсөн амьдралд төсөөлшгүй зүйл байсан юм. Тэд дөнгөж сая үнэмшилтэйгээр аав хүүгийн яриа өрнөснийг тэр хүлээн зөвшөөрсөн ч холбоо тогтоох эсвэл хайраар дүүрэн хүү байх нь энэ амьдрал дахь түүний төлөвлөгөөний нэг хэсэг биш байв. Түүний цорын ганц анхаарал нь эцгээсээ илүү гарах явдал бөгөөд энэ нь түүний үндсэн зорилго юм. Хожим нь хүлээн авалтад Ган Рункандл нэгдэж Хан Рункандл, Дайтнер Рункандл нар түүн рүү дөхөн ирлээ. Дайтнер Рункандл 5 модны түвшинд хүрсэнд нь түүнд баяр хүргээд хэсэг хугацаанд түүнтэй хамт байж болох эсхийг асуув. Жин зөвшөөрөөд дараа нь тэдний тунгалаг чулууны сургуулиуд хэрхэн нягцтай байгаа талаар лавлав. Хон Рункандл сайжирч байгаа бөгөөд ялангуяа авгахын санал болгосон зэвсэг рүү шилжснээс хойш бүрч дээрдсэн болохыг дурджээ. Жин наашдаагаар хариулж энэ харилцаанд сэтгэл хангалуун боломжтой явж болно гэж дотроо тэмдэглэв. Хон зөвшөөрч тийм ээ ойлголоо гэж хэлв. Яг тэр үед Кин ирж залуу эзэн Жинд өөрийгөө Кин овгийн гишүүн гэж танилцуулсан бөгөөд Хон Рункандл, Дайтнер Рункандл нарч мөн мэдчиллээ. Дайтнер Рункандл одоо явах болно гэдгийг хэлэхэд Жин Рункандл түүний сургуулиудад амжилт хүсв. Тэр түүнд талархав. Жин Рункандл хүүхэд байхдаа түүний баатарлаг үйлсийн талаар олонтаа сонсож байснаа Кинд дурслаа. Жин түүнийг ичээж байна хэмээн Кин хариулв. Тэр үед Хьюгер араас нь гарч ирэн Жиний үснээс цулгааж нэрийг нь дуудлаа. Хьюгер 15 наснда 5 модтой дайчны зэрэгт хүрсэн хүүг маш их сонирхож байсан тухайгаа хэлв. Тэгээд Хьюгер Жинийг өөрөөс нь дор хаяж 10 насаар дүү хүүхэд шиг харагдаж байна гэж тэмдэглэлээ. Тэрээр уулзахад таатай байна. Намайг Хьюгер гэдэг хэмээн өөрийгөө танилцуулав. Жин ийтгэр тийм ээ уулзахад таатай байна гэж хариулв. Хьюгер Жинийг гайхалтай хүүхэд биш гэж юу хэмээн асууж түүнийг зориуд тэнийг амтан мэд харагдуулахыг хичээгээд байгаа юм болов уу гэж гайхлаа. Хьюгер баг зэрэг бүдүүлэг байсан тул Жин Рункандл байж болох ч Хьюгер тулааны урлагийн ертөнцид түүний ахмад гэдгийг тэр мөн санууллаа. Тэр зүгээр л дүүгээрээ бахархаж байгаагаа нэмж хэлээд тэнийг хүн шиг аашлахгүй байхыг зөвлөв. Жин Токо овгийн Хьюгерт тайвнаар анхааруулж түүнийг анхааралтай сонсохыг шаардав. Дөнгөж сая хийсэн Хьюгерийн үйлдэл бол өнөө хүртэл түүнд хүндэтгэлтэй хандсан хүн бүрийн хувьд доромжлол байсан гэдгийг тэр мэдэгдэв. Дипос Рункандл хурч ирээд Хьюгер ахмад насны асуудлыг хүндхийг хүсвэл бүр илүү халамжтай байх ёстой гэж хэлв. Хьюгер юу гэсэн үг болохыг нь асуув. Кин овгийн 1 болон 2 дугаар туг баригчид Лугийн хаан баатрууд болон хар хааны хөлсний цэргүүд бүгд түүнээс ахмад гэдгийг Дипос тайлбарлаа. Тэдгээр ахмадууд Жинд хэрхэн хүндэтгэлтэй хандахыг Хьюгер анзаарах ёстой байсан бөгөөд алдаагаа хүлээн зөвшөөрч тэднээс уучлалт гуйх ёстой байсныг тэр онцлов. Дипос Хьюгерт анхааруулга өгсөн учраас энэ удаад өршөөж өнгөрөөнө гэдгийг нэмж хэлв. Кин дундуур нь орж залуу эзэн Жин түүний амийг дөнгөж сая аварсныг Хьюгерт сануулад Жинийн зөвлөгөөг дагах хэрэгтэйг санал болгов. Өөр нэг хүн ярианд оролцож Хьюгерийн том ам нь түүнийг эрт орой хизээ нэгэн цагт асуудалд оруулах нь гарцаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд үүнийг сүр болохгүй орхисон дээр гэдэгтээ санал нийлжээ. Хьюгер дараа нь ахмад нь тэгж хийсэн юм чинь дүү нараасаа уучлалт гуйх хэрэгтэй юм байна гэж хэлв. Тэр гаргасан алдааг нь өршөөхийг хүсэж уучлалтыг нь хүлээж авахыг Жинээс гуйлаа. Жин Рункандл мэдээж хэрэг гэж хариулв. Лун Рункандл түүнтэй нэгдэж түүнийг дайсан бий болгох онцгой чадвартайг тэмдэглэн хэллээ. Заримдаа зүгээр л жирийн хүүхэд шиг ашиглаж чаддаг байсан бол сайхан байхсан гэж тэр нэмж хэлв. Тэр өнөөдөр Рункандл овгийг төлөөлж байгаагаа хариуллаа. Тэрбээр түүний санааг ойлгож дарсны хундгаа түүнийхтэй тулгав. Хьюгер дор хаяж 6 одтой дайчин мэд санагдаж байгааг дурдаад хэрвээ Хьюгер түүнийг халц тулаанд дуудсан бол тэр яах байсан бэ гэж асуулаа. Хэрв тийм зүйл болсон бол Токо овгийн тэргүүн болон ахмадууд нь хөндлөнгөөс оролцох байсан гэдэгт итгэлтэй байгаагаа тэр хариулв. Тэд хэсэг хугацааны турш түүнийг ажиглаж байсан юм. Нөхцөл байдлыг үнэлэхдээ тэднийг тооцоосныг нь лун онцлоод хүмүүстэй харилцах ямар нэгэн нууц арга техникийг язгууртан багш эсвэл өөр ямар нэгэн хүнээс сурсан эсхийг нь хошигнон асуув. Хэрв тийм зүйл заадаг хүн байдаг бол тэднийг ойр байлгах нь муу санаа биш гэж тэр санал болгожээ. Илтийг эзэмших нь хамгийн гол зүйл байтал үүнээс өөр чухал зүйл үнэхээр байдаг эсгэд тэр гайхаж байлаа. Үүнийг ойлгох нь түнд хэцүү байж магадгүй гэж тэр хариулв. Гэвч гэр бүлийнхээ ад үзэгдсэн нутхан хүүгийн хувьд амьд үлдэхийн тулд түнд элтний ур чадвараас илүү зүйл хэрэгтэй байв. Тэр энэ үнэн эсхийг асууж түүнийг нэлээд авьяастай ухаантай харагддаг нь яагаад шуурга шилтгэнд бараг л бусдын гарт амь өргөдөх төгсөн шалтгаан байж болохыг дурдлаа. Айлах их чинь түүний чадхыг эртнээс мэдэрсэн байж болох талаар тэр гайхан бодов.
Түүнд баяр хүргэх гэж хүлээн авалтад оролцож байгаа боловч энэ төрлийн арга хэмжээ түүний сонирхол биш бөгөөд илүү хөгжилтэй газар руу явсан дээр гэдгээ тэр хэлв. Тэр түүнийг хэдийн явах гэж байгаа эсхийг асуулаа. Тэр тийм гэж хариулаад тэр бүжгийн хамтрагч болоход хангалттай өндөр биш байна гэв. Тэрээр хүүг том болохоор нь хамтдаа бүжиглэж сайхан газар дагуулж явна хэмээн амлажээ. Тэр түүнтэй бүжиглэж эхлээд үүнийг тесэн ядан хүлээж байгаагаа хэлв. Явхасаа өмнө түүний түрүүн хийсэн шиг бусад хүмүүст захиас үлдээх хэрэгтэй гэдгийг тэр санал болгов. Тэр түүнээс уучлал хүсв. Тэр түүнийг тэрвэрч аваад хэрвээ тэр ингэвэл бүгд түүнийг хэрэг хүнэлтгийг ойлгох болно. Мөн түүнийг хамгаалж байгааг мэдсэн хүмүүс түүнд бүдүүлэг хандах нь багасна гэдгийг тайлбарлаа. Тэр дараа уулзъя гэж хэлв. Тэрээр тийм ээ дараа уулзъя гэж хариуллаа. Энэ хооронд хувирагч Буургастан тэр маш их хатаархаж байгаагаа хэлээд хатагтай лунтай бас нүүр тулахыг хүсэж байгаагаа хэлжээ. Тэрээр өнөөдөр хатагтай лунд зориулсан шүлэг бичих ёстой бөгөөд тэр шүлгээ бүхэл шөнийн турш дуулна гэж хэллээ. Биш Юлиан түүнд дуугаа байхыг тушаав. Маржила Юлиан Мишод ийм хатуу хандахгүй байхыг зөвлөөд энэ нь ноён буурын хувьд чухал асуудал байж болохыг онцлов. Ноён буур түүний анхаарлыг сарниулж байсны ачаар тэр хувь тавилангийн уулзалтуудын үдшилгийг ая тухтай өнгөрүүлж чадсан юм. Тэд түүнд илүү их хүндэтгэлтэй хандах ёстойг тэр санал болголоо. Маржлагын ойлголтод гайхширсан хувирагч Буургастан яг л хатагтай маржлагаас хүлээж байснаар тэр түүнийг ойлгож байна. Тиймээс буур түүнд баяртайгаар үйлчлэх болно гэж хэлв. Тэр түүнд талархлаа. Энэ хооронд Чингрункандл уг арга хэмжээний үеэр эзэн шиг аашлах хэцүү байгааг мэдэрлээ. Тэр хараад эзэн Зипилүүд хаан байгаа юм бол гэж тэр гайхав. Энэ нь баг зэрэг ядаргаатай байлаа. Тэр биечлэн тэднийг хайх хэрэгтэй гэж юу? Яг тэр мөчид Сирус Андорма түн рүү дөхөн ирж залуу бүсгүй Рункандл овгийн мандаж буй одтой хамт хондог тулгаж болох эсхийг асуулаа. Чингрункандл түүнийг хэн болохыг асуув. Тэр өөрийгөө нууцлаг ордны Сирус Андорма хэмээн танилцуулаад түүнтэй уулзж байгаа нь нэр төрийн хэрэг гэж хэлжээ. Тэрээр түүнийг нууцлаг ордны эзний охин гэдгийг таньж мэдэн харин ч өөрийнх нь хувьд нэр төрийн хэрэг болохыг хэлээд ундганд нь уух зүйл аяглав. Тэр өөртөө нийжил 15 настай гэдгийг нь онцлоод энэ насандаа хэрхэн ийм тулааны ур чадварт хүрснийг нь асууж Рункандлийн гэр бүлийн ажиллагдсан бие бэлтарт атаархаж байгаагаа илэрхийллээ. Тэр үнийг бас л ажиллал гэж үздгээ хариулсан ч нууцлаг ордон мөн л ажиллагдсан удам угсаа гэдгийг нэмж хэлв. Нууцлаг ордны эзэн түүнийг хэрэг хүнэлтгийг тэр төсөөлж чадахгүй байв. Түүний эцэг нь түүнийг маш их хүнэлдэг гэдгийг тэр батлаад ганц хүүхэд биш хэн нэгнээс ялгаатай нь тэрээр эцгийнхээ цорын ганц охин гэдгээ дурджээ. Тэгээд тэр хэлсэн үг нь бүдүүлэг сонсогдсон эсхийг асуулаа. Чингрункандл түүнийг тайвшруулсан түүнийг олон ахтай хамгийн бага хүү гэдгийг бүгд мэднэ шүү дээ хэмээн тэмдэглэн үгүй гэдгийг нь батлав. Олон ах ихчтэй байх нь нэлээд ядаргаатай байж болдог гэдгийг тайлбарлаж тэр үнэндээ түүнд атаархаж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Түүнийг таньсан гэдэгт тэр итгэлтэй байгаа хэдий ч Мамонтын талаар хараахан дуртаагүйд нь тэр гайхаж байлаа. Нүүрэндээ баг зэрэг үнстэй байсан ч тэр түүнийг таниагүй гэдэгт итгэхэд бэрх байв. Тэгээд түүнээс асуух зүйл байгаагаа хэлв. Тэр толгой дохин үргэлжлүүлэхийг хүслээ. Тэр түүний бэртсэн хөлний талаар асуув. Нэгэн гайхалтай хүн түүнд биечлэн им түрхэж өгсөний ачаар одоо зүгээр болсон гэж тэр хариулв. Тэр ачийг нь яаж хариулахаач мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг хүлээж байснаас нь ч илүү ичүүргүй юм хэмээн тэр хэлээд түүнийг яагаад сарны гэрэлт худагт байсан талаар асуулаа. Мамонтод бас сарны гэрэлт худагт шүү. Тэр тайлбар шаардах хэрэгтэй гэж бодож байгаагаа нэмж хэлв. Яагаад ийм хэрэгтэй гэж үзэж байгааг нь тэр асуулаа. Түүний харьяат хүмүүс ичидийн террористыг барьж чадаагүй нь түүний бардамлыг ноцтойгоор шахлуулсан гэдгийг тэр тайлбарлав. Явуулчихсан тэр залуу үнэндээ жинхэнэ гэмт хэрэгтэн байсан юм болов уу гэж гайхахад хүргэсэн байв. Тэрээр ичид гих ойлголтод эргэлзэж буйгаа илэрхийлж өөрийгөө Рункандлийн хүн гэдгийг онцлоод үнэхээр сэжигтэн шиг харагдаж байна уу гэж асуулаа. Түүний овгийг тэр сайн мэдэх ёстойг тэр онцлов. Түүнийг сэжигтэн гэж бодохгүй байгаа ч Рункандл овгийн даалгаврыг биелүүлж байхдаа ганцаараа хийж чадахгүй тул шийдтэн хүсэлсэн байвал энэ нь санаа зовоосон асуудал болно гэдгийг тэр хариуллаа. Дэм буудалд байсан хүмүүсээс Рункандл овгийн бай болох магадлалтай цорын ганц хүмүүс нь нууцлаг ордны гишүүд байсан гэдгийг тэр нэмж хэлв. Нууцлаг ордны 7 элтний ахмадын хувьд тэр ийм асуудлыг анзаарахгүй өнгөрч чадахгүй юм. Түүнийг нууцлаг ордны хэн нэг онилсон гэж тэр буруугаар таамаглаж байгааг тэр ойлгов. Алкар хөнөөхийг оролдохдоо тэдний заримыг нь шахтуулсан тул түүнийх бүрэн буруу биш байсан ч энэ нь түүний эсрэг нотлох баримт болгон ашиглагдах боломжгүйг тэр мэдэж байлаа. Тэгээд түүний дурдсан бүхэн зүгээр л таамаглал биш үү гэж тэр асуулаа. Тэр түүнээс эцсийн хүртэл үгүйсэх үү гэж асуугаад хэрвээ түүний байр суурь юм байгаа бол өөрт нь төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэгдэв. Түүний дэвжээр үжирч аваачаад хөтлөн зодож зөвүүн царай руу нулимх болно хэмээн тэр сүрдүүллээ. Тэр түүнийг халз тулаанд дуудав. Эцэг нь өөрөөсөө сул дорой харагдах хүнтэй тусалдахгүй байхыг анхааруулсан боловч хэрэв тэр тусалдахыг ингэж их хүсэж байгаа бол үүнийг хүлээж авахаас өөр аргагүй гэж тэр хариулв. Хожим Чингрункандл тулааны талбарт ирэхэд нэгэн цэрэг түүнээс халз тусалдахаар ирсэн эсхийг нь асуулаа. Тэр ирсэн гэдгээ батлаад бусад бүх хүн явж болно гэдгийг цэрэгт хэлв. Зөвхөн эмнэлгийн ажилчид л үлдэх ёстой бөгөөд тэр хоёр боломжийн илт хүсэж байв. Цэрэг ойлгосноо илэрхийлээд тулаан дуустал дэвжийг битүүмжлэх болно гэв. Шүн дундын тулааны дараа сонирхогчд болон сониуч үзэгчид цугларч эхлэн гэж Чингрункандл таамаглаж байлаа. Сирус Андорма нууцлаг ордны охин тул түүнийг хүн бүрийн нүдэн дээр ялах нь хитрхи харгас хэрэг болно.
Тулааныг эхлэхийн өмнө амлалт өгөхийг Сирус санал болгожээ. Ямар амлалт санал болгож байгааг нь тэр асуухад хэрэв тэр ялбал Мамонтод тэр өдөр юу болсныг ямар ч худал хуурмаггүйгээр түүнд бүгдийг нь хэлэх ёстой гэжээ. Тэр зөвшөөрөв. Хариуд нь хэрэв тэр ялбал тэд тэр өдөр хизээж уулзч байгаагүй гэдэгтээ санал нийлэх ёстой байв. Түүнд нуух зүйл байгаа бололтой хэмээн тэр тэмдэглээд өөр рүүгээ дайрахыг урьжээ. Тэр дайрахаар хөдөлсөн боловч тэр ил дээрээ маш хурдан сөрөг цохилдог. Энэ бол андармагийн удамдал байдаг онцгой чадвар гэдгийг тэр маш хурдан ойлголоо. Түмэн мөсөн илт. Түүнийг тулааны ийм эрт үед нууц техник ашиглана гэж тэр огт таамаглаагүй байв. Хамгийн бага хүүгийн хувьд овгийнхоо нууц техникийг хараахан сураагүй байгаадаа тэр харамсаж одоо юу хийх ёстойгоо гайхаж байлаа. Энэ нь түүний асуудал биш гэж хэлээд түүний гомдлыг үгүйсгэж дараа нь түүн рүү дайрав. Тэд хоёулаа тулаанд оров. Түүнийг үнэхээр 5 модтой дайчин мөн байна гэж тэр ажиглаа. Эхэндээ тэр түүний дайралтыг арайхийн хааж чадаж байгаа мэт санагдсан ч тулаан үргэлжлэх тусам түүний жинхэнэ ур чадвар улам илт болж байлаа. Гэсэн хэдий ч нэг одны зөрөг түмэн мөсөн илтний 3 дахь хэлбэрийг гүйцэтгэснээр хялбархан даван туулж чадна гэдэгт тэр итгэж байв. Тэр илүү сул дорой бөгөөд тэсвэр хатуужил багтаа тул тулааныг удаан үргэлжлүүлж болохгүй гэж дүгнжээ. Тэр түүний хөдөлгөөний хэв маягийг уншаад сөрөг дайралт хийхийг оролдох үед тэр тактикаа өөрчилж тулааныг хурдан дуусгахаар төлөвлөв. Хэдийгээр Сирус Андарман 4 модтой хөлөг баатар бөгөөд түмэн мөсөн илтийг эзэмшиж чадахч түүний дайралт хамгаалалт нь өөрийнхөөс нь доогуур байх болно гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Ирч хүчийг өөртөө шилжүүлэхийн тулд шийдвэрлэх цохилт хийхээр төлөвлөж байгааг нь ойлгосон тэрээр түүнийг нууц техникээ ашиглана гэж таамагласан боловч түмэн мөсөн илт хэр хүчрхэг болохыг хэмжиж чадахгүй байлаа. Ийм нөхцөлд тэрээр шуурга шилтгэнд судалж байсан олон нууц техникийн нэгийг ашиглах хэрэгтэй болж магадгүй гэж тэр бодлоо. Бүх нууц техникүүд дундаас тэрээр үүнийг хамгийн хүчрхэн гэж үзэн эзэмшсэн юм. Дууслаа хэмээн тунхаглаад тэр түүн рүү дайрлаа. Тэрээр түмэн мөсөн илтний 3 дахь хэлбэрийг ашиглан түүн рүү зохив. Тэр ил дээрээ түүний дайралтыг хааж мөсний илтерхийнүүд нэвтрүүлсэн авраг агуулж байгааг анзаараад залчин инээмсэглэв. Тэр түүний хариу үйлдэлийг хараад инээж байна гэж бодсон ч тэрээр 15 наснда 5 модтой болсон гоц авьяастан хүртэл нэвтэлж чадхааргүй тийм хүчтэй цасан нуранг техникийг хэдийн гаргаад байлаа. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар түүнд эвгүй санагдаж байв. Тэр түүний нүд рүү чиглүүлэн ил дээрээ дайрч түүнийг болтож зөрөг довтлогоо хийхээс өөр аргагүй төрөлөө. Түүний гинтийн шидэд дэлбэрэлтэд тэр ихэд цочирдов. Тэрээр атилгийн гэр бүлийн шуургад элтнээс өөр зүйл ашиглах ёстой байсан юм болов уу хэмээн гайхаж түүний хөнөөлт хүчийг Сирус Андарман шиг 4 модтой хүн даван туулж чадахгүй гэдгийг ухаарлаа. Хэрэв тэр болтож чадаагүй бол амиа алдах эсвэл ноцтой бэртэх байсан юм. Гэсэн ч тэр түүн рүү дайрсаар байв. Тэр өвдөгс өвдөж өөрийн амьдралаа үнэлдэг баримтаа хэрэгцүүлэн бодлоо. Тэр аюулгүй байдлаасаа айж үхлийн цохилтоос арайхийн зайлсхийж чадлаа. Тэр түүн рүү дөхөж очиод зүгээр эсхийг нь асууж түүнийг хөнөөв шахсандаа уучлалтгүй. Тэр Сирус Андарман түүний анхааруулгыг сонссон ч шуургад элтнээс болтохыг оролцсонгүй гэж бодож байв. Гэсэн хэдий ч тэр нэр төр бардамлаа хэр их үнэлдэг байсан ч Сирус ердөө л 15 настай хүүхэд бөгөөд амьд үлдгэцэн сувингоо дарахын тулд хитрхи залуу байлаа. Хэрэв тэр түүний оронд байсан бол дайралтаас болтох байсан гэж хэлээд түүнийг ч бас адилхан зүйл хийхийг зөвлөх байсан гэдэгт итгэж байв. Тэр үүнийг ингээд орхихыг санал болгоод үүн дээр цаашид анхаарах шаардлагагүй гэж нэмж хэлв. Энэ нь түүнийг тайвшруулахад туслана гэж тэр найдаж байлаа. Тэгээд тэр түүний нүүрэнд шалбархай байгааг тэмдэглээд жижиг эмийн хайрцаг гаргаж ирв. Амийг нь аварсны хариуд тэр түүний шарханд тос түрхэж өгөхийг санал болгов. Түүнийг мөсөн ордны цорын ганц үе залхамжлагч гэдгийг бодолцвол тэр амьдралынхаа үн цэнийг дутуу үнэлээгүй биз гэж тэр асуулаа. Энэ бол нэгэн цагт түүний гуйж олж авсан амьдралт бол үүнийгээ дахин хайрлан хамгаалахар шийдсэн бөгөөд түүнд санаа зовхгүй байхыг батлан хэлв. Явхаар бэлтгэх зураа өнөөдрийг анх уулзсан өдөр гэж үзэх хэрэгтэй хэлээд түүнтэй маргааш уулзсан гэв. Үйл явдал дараагийн өдөр рүү шилжлээ. Чинрүнкандэл дар сууж байхдаа өчигдрийнхөөс цөөн хүн байгааг анзаарав. Өнөөдрөөс эхлэн хүмүүс халз тулаан үзэх боломжтой болно гэж тэр бодлоо. Тиймээс жинхэнэ үдшилэг дөнгөж эхлэх гэж байна гэж юу хэмээн тэр гайхав. Цөөн хүн байгаа энэ үед тэр Зипилийн хүмүүстэй уулзаж чадна гэж найдаж байлаа. Зипилийн гэр бүлээс ирсэн бүх зочид яг л түн шиг 15-20 орчим насны хүмүүс болохыг тэр эргцүүлэн бодов. Тиймээс энэ нь түүний ид шидийн ур чадвар тэднийхтэй харьцуулахад ямар төвшөнд байгааг харах төгс боломж юм. Колони талаар тэднээс хэдэн асуулт асуух талаар тэр бодсон боловч энэ нь одоохондоо хамгийн сайн санаа биш гэдгийг ойлголоо. Тэрээр нөөц туг баригч болсныхоо дараа эдгээр зүйлсийг судлах илүү их чөлөөт цагтай болно гэж тооцоолжээ. Мэргэний тусламжтайгаар колониг судалж болно гэж тэр бодов. Мэргэний туршлаганд мангийн худгийг олоход хялбар болох бөгөөд ингэснээр тэдгээр Зипилийн тэнгүүд олноор нь шиднүүдийг үйлдвэрлэхээс сэргийлэх байв. Энэ удаад тэр тэднээс төрүүлж алхахаар шийджээ. Тэр мэрэн муурны дүрээр хажууд сууж байхыг анзаарлаа. Маржила Юлиан түнтэй тоглож Рунканделийн хүлээн авалт дээр яагаад муур байгаа болон эзэн нь хаана байгааг асуув. Тэр түүний зүйлтийг барьж бичээсийг нь уншаад нэрийг нь Ирвэхэ болохыг мэдэж ав. Жин Рункандел энэ бол Ирвэхэ Рункандел гэдгийг батллаа. Маржила Жинийг түнд энэ нэрийг өгсөн юм болов уу гэж гайхав. Бардун Зипил хурч ирээд муурыг дагуулж Жинийг олж чадна гэдгийг мэдэж байсан гэдгийг илтгэн ашиглалаа. Тэд эцэст нь уулзлаа хэмээн тэрээр тунхаглаж Жин түүнийг мартсанд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлв.
Чингрүнкандл түүнийг хэн болохыг асуухад Бардун уулзмагцаа ингэж хэлсэнд нь ихэд гайхаж түүнийг яаж мартсан байж болохыг асуулаа. Тэр өдөр бүр чиний талаар бодож байсан гэд түүний ой санамжийг сэргээхийн тулд үсгээр ихсэн нэртэй гэдгийг нь сануулж туслахыг санал болголоо. Маржила Янууд тэр хачин санагдсан тул Мэринийг өөртөөгөө хамт явахыг өрөв. Бардун Зиппел чинийг одоо түүнийг санаж байна уу гэж асуухад Чингрүнкандл үгүй гэж хариулав. Бардун урам хугаран дахин оролдож тэд анх дунд хаант улсын шилжих хаалган дээр уулзсныг санууллаа. Чингрүнкандл одоо ч санахгүй байна гэж хэлв. Бухимдсан Бардун түүний мөрнөөс шүүрч аваад түүний ой санамж бодож байсан шиг нь хурц биш байгааг хүлээн зөвшөөрөв. Тэр түүнийг анхааралтай сонсож энэ удаад санахыг уриалан өөрийн нэрийг Барн Зиппел гэдэг болохыг мэдээлээ. Хэрэв тэд бие танихгүй дүр эсхийг маш ихээр шаардаж байгаа бол энэ нь тэдний холбоог илчлэхийг хүсэхгүй байгаатай холбоотой гэж Чингрүнкандл Барн Зиппелд хэлв. Бардун яагаад үүнийг ойлгохгүй, зүгээр л түнд саад болохгүй байгааг нь тэр асууж, бүр хийсэн санаагаа тодтохын тулд түүний гараас барьж авав. Тэрхүү санааг ойлгоогүй бололтой Барн Зиппел чинийг одоо түүнийг санаж байгаа эсхийг нь асуулаа. Ийм мунхаг тэнийг амтан хэрхэн 30 нас хүрэхдээ 9 хоттой шиддэн болж Зиппелийн гэр бүлийн дараагийн тэргүүнээр нэрлэгдэх болсон чин гайхав. Бардун өчигдөр түүнийг хаасайгүй хайж байсан бөгөөд сүүлийн 2 цагийн турш түүнийг хайсан ч ямар ч улмөр олоогүй гэдгийг үргэлжлүүлэн хэлэхэд чин хүлээн авалтын танхим том байж болох ч энэ нь ердөөс нэг хүлээн авалтын танхим шүү дээ гэж хариулав. Тэр яаж 2 цагийн турш тэнүүжилж чадсан юм бэ? Хэрэв түүнд ичид ашиглахыг зөвшөөрсөн бол чинийг хамаагүй хурдан олох байсан гэдгийг тэр тайлбарлаа. Гэвч энэ бол ичид ашиглахыг хориглосон Рүнкандлийн нутаг дэвсгэр юм. Барн Зиппел худал хэлж байна уу? Эсвэл зүгээр л зөвчийг олохдоо үнэхээр муу юм уу гэдгийг тэр гайхсан ч магадгүй сүүлийнх нь байх гэж таамаглав. Дараа нь Барн Жинтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд тэдний хамгийн сүүлд уулзснаас хойш үнэхээр 5 жил болсон гэж үг хэмээн асуулаа. Жинийг аль хэдийн 5 одтой дайчин болсонд итгэж чадахгүй байгаагаа тэр мөн хэлээд жинийг агуу амжилтад хүрнэ гэдгийг үргэлж мэдэж байсан гэдгээ дурджээ. Барн өөрийгөө ч бас зүгээр суугаагүй гэдгээ нэмж хэлв. Тэр аль хэдийн жиний элтний ур чадвараас бүтэнний түвшнэр илүү буюу 6 одтой шиддэн болжээ. Зиппелийн гэр бүлийн хамгийн агуу гоц авьяастан гэгддэг Барн 18 наснда ердөө 6 одтой шиддэн байна гэдэгт жин итгэж ядаж байлаа. Хэрэв тэр Барны оронд байсан бол өдийд аль хэдийн 7 дахь одондоо хүрэх байсан гэж тэр бодов. Барныг ямар нэг шалтгаанаар өөрийнхөө зэргийн талаар худлаа хэлж байгаа юм болов уу гэж тэр бас гайхлаа. Барн Зиппел чиний үл итгэсэн царайг анзаарч энэхүү илэрхийлэл нь түүнийг өөхгүй хайсны үр дүн байх хэмээн хариулав. Тэд халц тулалдах тэр өдрийг тесэн ядан хүлээж байгаагаа тэр жинд хэлээд жинийг шаргуу хөдөлмөрлөж гүйцээж ирэхийг уриалав. Жин Барныг өөрийн зэргийг нуугаагүй гэдэгт итгэж байв. Үл хамааран хэрэв Барн Зиппел 18 наснда ердөө 6 одны түвшинд хүрч чадсан үнэн бол Зиппелийн гэр бүлийн өнөөгийн тэр хүн Силак Зиппелийн дараа орох нэгэн юм. Барн бол ид шидийг төгс эзэмшихэд дараагийн хамгийн ойр хүн юм. Энэ нь түүний чадхыг бодтойгоор үнэлэх сайн боломжийг олгож байлаа. Үүнийг өмнө нь ч хэлж байснаа чин дуртаад Барн дамаа хамхиж амьсгаагаа тамхыг уриалав. Барн Зиппел зүгээр л эцгийнхээ үгийг давтаж байна гэж мэдээлээ. Түүний оронд байсан хинч байсан адилхан зүйл хэлэх байсан гэдэгт тэр итгэж байсан бөгөөд Зиппелийн гэр бүл яагаад урилгагүйгээр хүлээн авалтад ирснийг асуув. Буур кастан тэдний яриаг нууцаар ажиглаж байв. Барн түүнээс болж ирсэн гэдгийг илчлээ. Тэрбээр авгах андрага түүнтэй уулзах хэрэгтэй байна хэмээн залхатлан гуйсан байв. Тэр хүн байсан ч авгах нь зөвхөн хүүхдийнхээ эрх дураар байдлыг хангахын тулд дайсны нутаг руу яаран орох нь утгагүй хэрэг гэж бодож байлаа. Барн өөрийн бүлгийн хамт хурмуужид амарч байгаад энэ хүлээн авалтын талаар сонссон бөгөөд үүнийг хөв тавилан байх гэж бодсон гэдгийг дурдав. Энэ бүхэн үнэн эсэхийг чин эргэлцэхэд Барн үүнийг үнэн гэдгийг баталж дараа нь жин түнд энэ бол хүлээн авалт байгаад талархаж дуугүй байж байгаад дуусгаар нь яваад өгөхийг тушаалаа. Барн жинтэй хит хүйтэн харьцаж байгаа босоо хэмээн асуугаад эцэг нь мөн жиний авгахад өршөөл үзүүлж байсныг сануулв. Энэ хүрээд энэ удаагийн парт дуслаа. Лайк, subscribe дараад үзвэл бичлэгүүдээ илүү хурдан оруулаад явна.